юугаар сурах гэж бодож байгаа вэ ер нь? Би одоохондоо double major хийгээд тэгээд real estate business management дээр явж байгаа. Ер нь төгсж ирээд Монголдо хийж чадах хамгийн том зүйл чи юу вэ? Би ихтэй эхлээд ер нь бол Монголдо биш гэр бүлтэй хамгийн эхлээд ер нь тусаална гэж бодож байгаа юм тийм. Гэр бүлтэй буюу хамаатнуудтай их тусаалаад дараа нь жоохон том Монголоо гэж бодсон. Зөв. Тэгээ ер нь бол ирээдүйд Монголдо амьдрах уу гадаад амьдрах уу? Ер нь бол Монголд амьдрах тийм. Монголд ер нь бүх юм таньдаг хүмүүс бүх хүмүүс Монголд байдаг болохоор Тэгээ өөр сонирхолтой асуулт асууя. За яг насан туршсан хүн биш, өсвөр насны хүүхдийн хувьар Улаанбаатарт амьдрахад тулгардаг 3 том асуудал юу вэ? Өөрөөр чинүүд. Хүүхдүүдийг амар доош нь гэдэг юм дээ. Тийм. Зарим газрууд байнга гарахгүй ч гэсэн ер нь бол зарим газруудаар явхад хүүхдүүдийг амар доош нь дээж дорд үздэг тийм. Тэрийгээ шууд тэгж хэлдэг ч гэсэн ер нь мал цаанаар нь дуудаал явж байгаа хүмүүс. Тэр бол нэг том асуудал. Хоёрт бас утаа байна тийм. Тэр бол угаасаа харахгүй хүн байна та. Зүгжлээс хүмүүс жаахан махаа ярьж байгаа. Тэгээд жоохон юу хүүхдүүдийг ялгаан гэх юм уу? Одоо ингээд амьдралын түвшний ялгаа амар том санагддаг надад. Тэр амар том асуудал юм шиг санагдав. За тэрийг хүүхдүүд нь өөрсдөө амар заагалдаг гэж юу? Заагалдаг. Юу гэсэн бэ? Ингээд амар ялгарладаг. Амар том асуудал юм санагдав. Тэгээд бол мөнгөтэй айлын хүүхдүүд нь доо мөнгөгүй айлын хүүхдүүдийг амар жоохон бүлэд ч юм уу. За яг тэгээ шууд бүлэдэх гэж гэсэн ер нь бол жоохон нийлэхгүй жоохон тийм. Тэр ер нь бол эхний бөгөөс сүүлийн асуудал чинь бол ер нь жоохон хүний хандлага дээр тулгуурсан асуудал юм байна шүү дээ. Тэр ингээд гадаадд ч юм уу ер нь зарим нэг улс орнуудад мөнгөтэй байх тусмаа илүү соёлтой болдог бол Монголд бол гэдэг. Монголд илүү бүдүүлэг. Монголд хүмүүс тархиндаа юуг ойлгол тэ эсвэл ямар нэг тийм соёлтой болох юм бол хүмүүс тэр асуудал ингээд шийдвэрлэгдэх эсвэл нэг юм арай зөв замдаа орох боломжтой вэ? Гэхдээ ер нь бол нэг л юм ихтэй. Зүгээр тэр хүний ингээд хүнд хэлж байгаа юм тэр хүнийхээ үнцгээс нь хараад үз. Зүгээр чи өөрийгөө айлын хүүхд ингээд амар баяалын хүүхд гээд студаас дээр гэж бодож болохгүй. Зүгээр өөрийгөө тийм байдалд байсан бол яах вэ гэж бодох. Тэгээд хүмүүстэй хайрцаж сурах хэрэгтэй. Яг юм хэлхийнхаа өмнө сайн бодож сурах хэрэгтэй. Тэгвэл бол үг болгоныхаа араас хараад урсаад зүгээр хараалдач ер нь ярьж байгаа байдал нь ч юм уу тийм соёлгүй харилцаа амиг байдаг тийм. Соёлтой жоохон. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол маш зөв зүйлийг ярьлаа.